асуулт асууя. За энэ ирсэн нөгөө жагсаалтан дээр ингээ харахаар яг зөвхөн нөгөө шинэ төслөөр систем хөгжүүлэлт хийлгэсэн төслүүдийн талаар л илүү жагсаалт гарсан юм болов уу гэж мэдээлэл харагдаж байна л та. Зөвхөн ер нь бол одоо яг нийслэлийн засгийн тамгын газар маань өөрөө одоо нийт систем худалдан авалт хөрөнгө оруулалттай холбоотой лицензийн төлбөр эдэргээд олон төлбөр гарах хэрэгтэй дээ. Тэгэхээр тэгтлэн мэдээлэл байхгүй юм шиг харагдаад байна. Нэгдүгээр асуулт. Өөрөөр хэлбэл одоо нийслэлийн засгийн тамгын газар ч одоо янз бүрийн офисын системд ашиглаж байгаа хэлбэл бас гадны янз бүрийн програм ашигладаг хэлбэл. Тэгвэл тэрний худалдаа авалт хөрөнгө оруулалттай холбоотой мэдээлэл энд яагаад ороогүй вэ гэдэг нэг асуулт байна. За хоёрт болохоор бол энэ ер нь камержуулалт бол нэлээд хийж байгаа юм байна. Гэхдээ нэг камержуулалтын дээр тэр нөгөө хүний эрхтэй холбоотой хүний мэдээллийг цааш нь бас задлахгүй байх дээр анхаарсан одоо журам заавар бол байдаг бах тийм ээ. Энэ тал дээр мэдээлэл өгмөр байна. За дараагийн асуулт болохоор бол энэ 2013 онд энэ U-Money гэдэг энэ UB Smart гэдэг компани байгууллаа. Автобусан дээр шинэ төсөл эхлүүлсэн. 13 сая Америк долларыг Солонгосын компаниуд хамтарч хийсэн санагдаад. Тэгээ ингээд харсан сая бол одоо UB Card app гэдэг шинээр одоо Монгол улс өөрсдөө 6-7 сая доллараар бас тийм төсөл хэрэгжүүлж байгаа юм байна харагдаж байна. Тэгэхээр нөгөө өмнөх хэрэгжүүлсэн 13 сая долларын төслийн үр дүн юу болсон бэ? Нөгөө тэнд байсан хөрөнгөт чи яасан бэ? Яагаад одоо ингээд шинээр ингээд цоочны програм бичих болоо явж байгаа? 22 тэрбум төгрөгийн төсвөтэй ийм програм хангамжийн асуудал яригдсан. Явж байна. Энэ дээр мэдээлэл авъя. За дараагаар нь энэ нэгдсэн платформ гэдэг хотуулаа гэдэг аппликейшн тухаас яригдаад байна. Энэ одоо хэний өмч вэ гэдэг. Нийслэл болохоор маш их өндөр хэмжээний дүнтэй цагаалга өгөөд олон програм хийлгээд байна. Тэгээд тэр нь нийслэлийн өмч юм уу эсвэл тэр хийгээд байгаа програм хангамжийн компани өмч юм уу? За одоо бидний одоо их хурлаас ер нь Монгол улсын барьж байгаа бодлого болохоор ер нь програм хангамжийн үйлдвэрлэл хийж байгаа компаниудад дэмжиж гэж бид нар бодлого бариад байгаа. Тэгэхээр одоо энэ програм хангамжууд маань тоон нийлүүлэгч компаниудын өмч вэ нүү эсвэл одоо нийслэлийн өмч вэ нүү гэдэг нэг ийм асуулт. За тэгээд энэ асуултанд хариулт авъя. За хэн хариулах вэ? За нийслэлийн засаг даргын 2 дугаар орлогч Амар Түшин. Микрофоныг өгье. За нийслэлийн засаг даргын орлогч Амар Түшин байна. За Соронзболт гишүүний асуултанд хариулъя. За хүний эрхийн асуудлаар гэх юм бол бид нэр олон нийтийн газар талбай, олон нийтийн олноор цуглардаг эдгээр талбай камерын холболтыг бол нэгтгээд бол хэлсэн байгаа. За 2025 онд бол та бүхэн бас тайлангаас харсан баг. Замын хөдөлгөөний камерын нэгдсэн системийг бол нэвтрүүлээд за тэрний бол тест яваад AI-гаар бол замын хөдөлгөөний 10 төрлийн зөрчлийг бол бүртгээд эхэлсэн байгаа. 1 сарын 1-ээс энэ маань бол торгуулийн хэлбэр рүү шилжээж ороод эхэлнэ. За яг үнтэйг адилхан бид нэр сургууль, цэцэрлэг, за алтан байгууллагуудын гаднах камержуулалт, за олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн, олон нийтийн газар талбай, явган үний зам, за эдгээр камержуулалтыг бас энэ нэгдсэн систем рүү холбоод за AI-гаар бол хяналтыг тавихаар явж байгаа. За хүний эрхийн хувьд гэх юм бол бид нэр офисын дотор камер, за ямар нэг баар, цэнгэний газрын дотоод камер, за эдгээр дотоод камеруудыг бол холболтыг бол манай нийслэл бол авахгүй байгаа. За энэ бол тухайн байгууллагын өөрийнх нь дотоод болон хувийн хүний нууцтай холбоотой учраас битэн зөвхөн нийтийн талбар руу харсан эдгээр камертын холболтыг хийж байгаа. За U-Money нь бол та бүхэн мэдж байгаа бохно бүгд найрамд Солонгос улсын T-Money тавь тэ нөөс метро, такси гэдэг ерөнхийдөө энэ юутай хэрэгжилж явдаг эдгээр T-Money-г зохион бүтээсэн компанитай бол хамтарч U-Money-г хийсэн байлээ. За ингэснээр Улаанбаатар хот бол U-Money-гаас энэ юугаа бүрэн худалдаж аваад за эрхээ гэсэн үг шүү дээ. Эрх систем бүх юм T-Money-гаас бол энийг худалдаж аваад за одоо бол UB Card гэдэг 100% нийслэлийн өмч, 100% нийслэлийн
мэдлэлт байгаа ийм компани байгаа. Тэрнээс болоо одоо автобуснаас зорчил тээврээс олж байгаа бүх орлого за энэтэй холбоотой бол бүгд ингээд нийслэлээр 100% бол орж байгаа. Ямар нэгэн одоо хувьцаа ч юм уу хувааж байгаа, орлогоо хувааж байгаа бол тийм байхгүй 100% бол Монголд орж байгаа. За 22 тэрбум нь бол энэ худалдаж авах эрхийг худалдаж авах энэ зардал руу бол орсон мөнгө байгаа. За хотуулаа аппликейшнууд бол хувийн компани дээр бол зохион бүтээгдээд за нийслэлтэй бол хамтран зохион байгуулж байгаа. За хотуулаа аппликейшны нийслэлтэй холбоотой бүх үйлчилгээ нь бол эрхийн хувьд бол нийслэлээр эрх нь бол хадгалагдана. За үйлчилгээ нь бол болон техникийн үйлчилгээ, техникийн холбогдлолтой, цахим холбогдлолтой асуудлыг бол хотуулаа бол хэрэглэж явж байгаа. За анхны хэрэглээ нь бол та бүхэн мэдж байгаа 5-7 түвшин хэрэглээг бол оруулж ирж нэвтрүүлж за одоогоор бол нийт 172 мянган айл өрх түлш худалдаж авж байгаас нийт 65 мянган айл өрхүүд нь болоод хотуулаа аппликейшнийг бол ашиглаад нэг орж ирж байгаа. Тэгээ хотуулаа аппликейшнийг дан болон хаамстай бол бид нар холболтыг хийгээд дууссан байгаа. За ингэснээр хотуулаа аппликейшнээр холбогдоод айл өрхүүд маань бол түвшээ авах. За тэрнийг хянах, за байршлууд төвс борлуулж байгаа байршлуудыг цэгүүдийг хүртэл ингээд авч үзэж харж боломжууд нь бол ингээд нэгдсэн явсан. За цаашдын хотуулаа аппликейшн яхан бол бүс мөн танилцуулгаар та бүхэн бол харсан баг. Энэ өөрөө Facebook-тэй ижилтэй өөрөө тийм олон нийтийн сүлжээ маягаар бол ажиллаж байгаа. За энэ дээр нь бол нийслэл төвтэй байна. Энэ дээр нь дээрс нэмээд хэлэхэд энэ 12 сарын сүүлээр 1 сар ихээр бид нар ногоон онооны системийг оруулж ирж танилцуулна. За ингэснээр бол нөгөө сайн Улаанбаатарын хотын иргэн ингээ ногоон оноо цуглуулж хотын үйлчилгээн дээр аваад дээрс нь цуглуулж Нэмж 1 минут өгье. тэгээд нэмж цуглуулсан нөгөө ногоон оноогоор нийтийн тээвэр дээр хөнгөлт үзүүлэх. За нөгөө нэг татвар тогны мөнгө, за нүүрсэн дээр хөнгөлт идэх, за эдгээр юмнууд дээр бол ногоон оног хэрэглэж боломжтойгоор бол нэгдүүлж өгч байгаа. За ногоон оног ямар хэлбэрээр тухайн иргэмээ цуглуулах юм бол нийтийн тээврийг ашигласан, за тодорхой хэмжээний өдөрт алхах ёстой километрээ алхсан, мөн скутер, жет гэдэг эдрийг бол ашигласан. За эдгээр иймэрхүү байдлаар бол ногоон оногд тэгээ хогоо английн ялгсан ч гэдэм үү те. Тухайн одоо улиралтаа, тухайн сарда, тухайн жилдээ одоо замын хөдөлгөөний дүрмж өрчөөгүй гэдгээрээ ч юм уу. Ингээд ногоон оноонд ингээд цуглуулснаар ийм төрлийн үйлчилгээ болон тог цахилгааны мөнгөн дээр хүртэл бол хэмнэлт үүсгэж дискаунт буюу хөнгөлөлт идэх ийм платформыг бол оруулж нэвтрүүлж байгаа. Соронзон гишүүн тодруулъя. Нөгөө эхний асуусан системийн худалдаа авалт лицензийн төлбөртэй холбоотой мэдээлэл юусэн байхгүй нэгэд. За мэдээлэл технологийн газрын дэд үтс техник хэлтсийн дарга Батулгын Түнбаяр. За асуултанд хариулъя Түнбаяр. За лицензтэй холбоотой зардал маань урсгал зардал дээр суугддаг. За манай нийслэлийн засгийн дарганы тамирын газар ойролцоогоор 225 албаагчтай 225 албаагчийн офс болон антивирусны програм хангамжийн зардал мэдээлэл технологийн урсгал зардал дээр суусан учраас энэ танилцуулга дээр ороог байгаа. Энэ танилцуулга дээр дандаа хөрөнгө оруулалтын томоохон ажлуудтай холбоотой танилцуулгуудаа оруулсан байгаа. Жил болгон ойролцоогоор нэг 110 сая орчим төгрөг биднээс урсгал зардалтай 225 албаагчийн яг энэ аюулгүй байдлын чиглэлийн лицензүүд дээр зарцуулагдж байгаа. За Соронзон болтгошүүн дахид тодруулъя. Нөгөө энэ олон хэрэгж байгаа төслүүд сүүлд нь одоо нийслэлийн өмч болоод байгаа юм уу? Тухайн хувийн боловсруулсан компани өмч болоод бүртгэгдээд яваад. Одоо ч нэлээд том дүнтэй програм хангамжийн үйлчлэг худалдаа авалтууд хийгдсэн ба шүү дээ өнгөрсөн хугацаанд тийм ээ. Тэр чинь за зарим нь бол ойлголоо. Тухайн компани бос хотуулаа жишээлбэл боловсруулсан компани хийсэн юм байна. За одоо жишээлбэл U-Money гэдэг аппликейшн UB card гэдэг болсон юм байна тийм. Тэгвэл UB card гэдэг аппликейшн чинь бол та худалдаж авч байгаа шүү дээ. За тэгээ ICT гэдэг групп компаниар танах бас 20 гаруй тэрбум 22 тэрбум төгрөгөөр бас хөгжүүлэлт хийлгэсэн байна шүү дээ. Тэр чинь одоо жишээлбэл ICT групп компани өмч юм уу? Нийслэлийн засгийн дарганы тамирын газрын өмч юм уу? За хэрвээ ICT групп компани өмч юм бол бас тэгээ тэнд чинь лицензийн төлбөрөөр гарах хэрэгтэй үстэй. Ер нь бол хэмжлэнгийн л асуулт суудаг байхгүй юу? За Батулгын Түнбаяр дараа тодорхой хариулъя. За захиалагч байгууллага нийслэлийн засгийн дарганы тамирын газар байгаа. За гүйцэтгэгч байгууллага нь аль компаниас үл хамааран
тухайн системийн их код болон патентын эзэмшигч нь бол нийслэлийн засаг дарганы тамгын газрын өмч гэж явагдаж байгаа гэрэн дээрээ. За цаашдын ашиглалт үйлчлэгээн дээр бол биднээс яг энэ өөрсдийн хөгжүүлсэн зардал дээр лицензийн зардал биш ашиглалт үйлчлэг буюу мейнтенсийн зардлыг ерөнхийдөө суулгаад явдаг. За эхний 2-3 жилд тухайн компани мейнтенстэй гэрээний дагуу үнэгүй үзүүлнэ. За 4 дахь жилээс тодорхой хэмжээний ямар хэмжээний үйлчлэгээ авахаасаа хамаарат урсгал зардал дээр суулгаад явахаар ингэж төслөгдсөн байгаа. Тэгэхээр нөгөө оюуны өмч болоод их код өмчлөгч нь бол нийслэлийн засаг даргын тамгын газар гэж ойлгож байгаа тийм. За